Зүрхний нулимс гоолингоо хэмээх Монголын анхны үздэг, сонсдог, уншдаг ном уншигч та бүхний гар дээр очиж байна. Сэтгүүлч Саруулын 10-аад жилийн судалгааны үр дүнд ийхүү гоолингоо хэмээх дуугаар овголсон номын дээжийг энэхүү бэлэгт сайн өдөр өлгийдэн авлаа. Дуугаар хүнийг уяраач, ухааруулж, ихийг бодуулж, нөгөө талаар дуу гэдэг. Хүнд хань болж ирсэн сэтгэлийн нандин чавцсан байдаг. Гоолингоо хэмээх эрхэмсэг тансаг аялгуутай дууг аялахад бас л сэтгэл огшгосог болдог. Нэгийг бодогдуулж яддаг нууц бишээ. Сэтгүүлч Саруул зүрхний нулимс гоолингоо хэмээх нэвтрүүлэг хийж үзэгч олгондоо өргөн барьж байснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Гэсэн ч 10 орчим жил эрдэмтэн судлаачид хөгжмийн нэрт маструуд болоод олон хүмүүсээс цуглуулсан судалгааны ажлаа ном болгон хэвлүүлэх санаат орж ийхүү номоо үлгий тавлаа. Номын нээлтийн ёслолд ардын жүжигчин Урлагийн гай сэтгэлд хөгжмийн зохиолч Хаян Хэрва, ардын жүжигчин Төрийн хошоо шагналд хөгжмийн зохиолч Жансан Орог болон сэтгүүлч Саруулын эмээ болох Соёлын гай сэтгэлтэн сэтгүүлч Амсалмаа болон олон үзэг нөхдөнд хүрэлцэн ирсэн байлаа. Ягаад би ер нь энэ баримтат бүтээлүүдээ домог хууч яриа аман сурвалжаа нэгтгэхэд нэг сайхан номын бүтээл болгоод гаргаж болохгүй гэж тухайн үед бодогдчихсэн. Тэгээд 2016 онд одоо тохироо бүрдээд энэ сайхан бүтээлээ үлгэдэж авч байна. Тэгээд гол нь би нэг зүйлийг тодтогч хэлмээр байна. Хэлсэн хийсдэг, за битсэн үлддэг учраас одоо үеийн уран бүтээлчд маань энэ үүх түүхээ эргэн санаж номын хууцнаа мөхөлж байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ түүхгүй арт түмэн гэж өөрөө байдаггүй, тийм учраас гэрэлтэй ч вэ, сүүдэртэй ч вэ арт түмнээс одоо гарсан тэр агуу сайхан бүтээлээ хизээч бити орхиж гээгээсэй гэж хүсэж байна да. Зүрхний нулимс гоолингоо ном нь Монголын анхны үздэг, сонсдог, уншдаг ном төдийгүй гоолингоо дуутай холбогдсон дуучид хөгжимчдийн бүтээлийг нэгтгэснээр онцлогтой. Дууны урлаг дундаас ном болж төрсөн, араасаа олон ийм бүтээлийг гаргахыг сануулсан чухал ном болсныг хөгжмийн нэр төлөөллүүд хэлж байлаа. Ийхүү юбэслүүдээс ажил амьдралын гараагаа эхэлж байсан сэтгүүлч Саруул анхны номоо урлагийн ертөнцийн маш том бүтээлээр оглон гаргаж байгаа нь олон том ажлын эхлэл нь болж байна. Мэдээллийг Усмал Хавсурнаар бэлтгэлээ.